хадлан тэжээл, ногоон тэжээл дээрх энийг нэгж нийж хийн мөн одоо хөдөө аж ахуйн түүхэн эд бүтээгдэхүүнээ борлуулахдаа нэг нэгээр бариад явах биш, нэгдэж нийж гадаад дотоодын зах зээл дээр гарах боломж бүрдэх юмаа гэж хэлэх байна. Түүнээс гадна хоршоо хөгжүүлснээр малаа эрүүлжүүлэх, эрүүл мал бий болох хамгаалагдсан аж ахуй байгуулж мал махаа үн цэнтэй болох боломж бүрдэнэ. Тэрнээс ганц нэгээрээ одоо тийм аж ахуй байгуулах бүрэн одоо боломж хонс юм гэж хэлэх байна. Тэгэхээр энэ хоршооны хөдөлгөөн бол ер нь доороос одоо энэ тэнд бас эхлээд явагдаад эхэлсэн. Ялангуяа тэр Хэнти аймгийн Цэнхэр мандал сум гэхэд одоо 40-50 өрх нийлээд ногоон тэжээл тариад 45 мянган боотол өвс ногоон тэжээл хурааж аваад тэгээд энэ өвөл гэхэд одоо хажуу талын Баян мөнх сумаас одоо 10 дахин бага малын хорилтой байх жишээтэй байна. Тэгэхээр хүн сүдэж хөнгөлдрийн яамны хувьд бол энэ хоршооны хөдөлгөөг бол шинэ хоршоо хөдөлгөөнийг бол дэмжиж байгаа. Одоо цаашдаа бол энэ шинэ хоршоо бол хуучин нэгдэл гэж нэг Монголын хөдөө аж ахуйг тухайн үед нийгмийн эдийн засгийн хөгжил бол томоохон дэмжлэг болсон тийм аж ахуй байсан. Нэгдэл бол одоо мал хөрөнгөөр нэгдэг гэсэн бол одоо шинэ хоршоо бол зөвхөн үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаараа одоо нэг болж цаашдаа олон байгалийн бэрхшээл мөн одоо мал аж ахуйгаасаа олон хөдөө аж ахуйн салбараас олох орлогоо нэмэгдүүлэх нэлээд хамтарч ажиллах ийм зорилготой юм аа.